Эрдэнэс Багнуур хотуудыг барьж байгуулсан баялаг туршлагатай зөвлөлтийн барилгын Медмолибдийн строителист гэсэн Борон өндөр хотыг сүндэрлүүлэн барьж байна. Орос Монгол хоёр улсын хамтран байгуулсан уул уурхайн томоохон хоёр компани байдаг. За энэ бол нэг нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, харин нөгөөх нь бол Монгол Рос Цэвэтмэд компани юм а. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тухайд зис молибдины өдрийн олборлолт баяжуулалтаараа Аз твдэд тэргүүлэх хэмжээний үйлдвэр бол за Монгол Рос Цэвэтмэд компани тухайд бол хайлгарч оншны олборлолт үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэх ийм үйлдвэр байгаа. Гэвч төр мэдлэлтэй авсан энэ хоёр үйлдвэрүүдээр ээдрэтэ асуудлууд их байна. Дээрх хоёр компани хувь эзэмшлийн тухайд Монгол улс 51%, Орос улсын Ростех компани 49%-ыг эзэмшиж байсан. Харин 2016 оны 6 дугаар сард ерөнхий сайдсан сайхан бэлэг дээрх хоёр үйлдвэрийн Оросын талын 49%-ыг Монголын Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголын засаг корпорац авсан талаар мэдээлж байсан юм. Гэвч худалдаа авах энэ ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн засгийн газраас Эрдэнэт үйлдвэр Монгол Рос Цэвэтмэд компанийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан билээ. Гэвч засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Монголын засаг корпорацтай өнөө хүртэл шүүхийн хаалга таталцаар байгаа бол Монгол Рос Цэвэтмэд компани нөхцөл байдалч сайнгүй байна. Тэр зах зээлийн хувьд бол асуудал бас байна. За гаргаж байгаа бүтээгдэхүүний чанар дээр бас асуудал үүсэж байгаа. За түүхийн эдийн бас нөөц дээр асуудал үүсэж байгаа. Тэгэхээр технологийн асуудлыг шийдэхгүйгээр бол цаашаа бол явах боломжгүй болсон ийм тохиолдол гарч ирж байна. Тус компани тулгам дах асуудал үүгээр зогсохгүйг тэрээр хэлж байлаа. Тухайлбал сүүлийн 10 жилд техникийн шинжилэл хийгдээгүй, өнөөдөр зөвлөлт холбоот улсын хуульчны стандартаар жонш баяжуулан боловсруулж байгаа нь дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжгүй болж эхэлжээ. Мөн Монгол Рос Цэвэтмэд компани нийт 20 гаруй сая долларын өртөө юм байна. Үүнээс Эрдэнэт үйлдвэрт 5.5 сая доллар, Оросын Ростех компанид 6 сая доллар, үлдсэн нь Худалдаа хөгжлийн банк болон голом тонкон тавьсан өрөө байгаа байна. Ялангуяа шин төслүүдийг хэрэгжүүлэхэд бол энэ санхүүгийн нөхцөл байдал бол онцгой чухал. Яг тэгэхээр энэ төслийг санхүүжүүлэх гэж байгаа санхүүгийн байгууллага ийм үр ширтэй байх юм бол санхүүжилт олгохдохгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр бол хамгийн чухал одоо ирээдүй, энэ үйлдвэрийн ирээдүй, цаашаа олон жил ажиллах бүх хувь зэе бол ийм 2-3 хаан зүйл дээр бол үндсэндээ тогтож байгаа. Монгол Улс Цэвэтмэдтэй холбоотой нэг хэд хэдэн өрийн асуудал яригдж байгаа. Холбогдох улсууд нь чиглэл өгсөн. Засгийн газар танилцуулгыг бэлдэж хамлуул самбарын хамт танилцуул. Тэгээд энэ өрийн асуудлыг бид нар бас шийдэх гарц гаргалгаануудыг бас шийдэх би боломжтой шаарч байгаа. Энэ бол боломжтой зүйл биш. Монгол Рос Цэвэтмэд нэгдлийн бор өндөр уулын баяжуулах үйлдвэрлэл гэхэд өнгөрсөн онд 8 сар бүрэн зогсолт хийжээ. Өнөөдрийн байдлаар бор өндрийн гүний уурхай газраас доош 200 м-т олборлолт хийж байгаа бөгөөд түүнээс дээшхийг олборлож бүрэн дуусжээ. Одоо 200 м-ийн гүнд захын хэсгүүдээр олборлолт явуулж байгаа тул хөрөнгө оруулалт техникийн шинжилэл хийхгүй бол цаашид удаан явах боломжгүйг уурхайн уулын үйлдвэрийн дарга хэлж байлаа. Дэв тавлын сурвалжлах хаг бор өндрийн уулын баяжуулах үйлдвэрийн гүний уурхай дээр за 200 м-ийн гүнд нь бол ороод ирчихсэн байна. За тэгэхээр уулын үйлдвэрийн даргаас нь одоо олборлолтын асуудлаар тодруулах гэж байна. За санаа. Өндрийн уулын одоо гүний уурхай маань тийм ээ жилдээ ер нь хичнээн тоног олборлолтын гол түүхийд нь яг юу олборлож байна вэ? За бид өхөн одоо энэ бор өндрийн далд уурхай бол хайлуур жаншны хөдрийг 26.76% агуулгатай хайлуур жаншны 100 энэ жил 18 онд 103.5 мянган тонн хөдөр олборлохоор төлөвлөгөөтэй ажиллаж байна. Саяас 17 онд бид нэг 8 сар зогссон, бүрэн зогссон. За энэ зогсолт хийсэн шалтгаан нь одоо гадаад зах зээлтэй холбоотой. Дээр нь бас манай одоо энэ жаншны баяжмлын өөрийн өртөгт тулгасан ийм тулгалт хийж, худалдаа авалтаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл одоо нэг 280 доллараар авах боломжтой гэдэг ийм тулгалт хийж байгаа учраас бид нэр одоо тэр үнээр нь зарах боломжгүй байсан учраас төр зогсолтууд хийсэн. Жоншин дэлхийн нийтэд стратегийн чухал бүтээгдэхүүнд тооцогдох болсон. Үүнийгээ дагаад үнэн өсөж, түүнийхээ хэрээр жоншны чанарын үзүүлэлт нэмэгдэж байна. Дэлхийн нийт 97% агуулгатай жоншны баяжмлыг хэрэглэх нь элбэг болсон. Гэтэл бор өндрийн уулын баяжуулах үйлдвэр 95% агуулгатай жонш үйлдвэрлэн гаргаж байгаа нь чанарын хувьд дэлхийн нийтийн эрэлтэд нийцэж чадахгүй байгаа юм байна. 95% агуулгатай жонш бол хуучин зөвлөлт холбоот улсын стандарт бөгөөд одоо ашиглаж
байгаа төхөөрөмжөөр үүнээс илүү чанаржуулан гаргах боломж байхгүй тул зах зээлээс шахагдах эрсдэл үүсжээ. Харин энэ асуудалд салбарын сайд анхаарч ажиллахаа хэлж байлаа. Хүний ургаагаас олборлож байгаа шаншны одоо хангамжуудын 26% гараад тэрний цааш нь дээр улсын байжуулах үйлдвэрээр байжуулахад нэг 92. За ер нь 95B гэдэг стандарт руу төхүүлж одоо хийж гаргаж байгаа. Тэгээ энэ 95B гэдэг нь ер нь хуучин зөвлөх боловсролын стандарт. Ер нь бид цаашдаа дэлхийн зах зээлд өрсөлдөгийг гэвэл 97% одоо агуулгатай талцаад одоо тэр босод одоо зүйлүүд нь байхгүй ийм цэвэр одоо өрсөлдөх чадвартай жоншиг одоо гаргаж авч иж энэ Монгол улсыг одоо жоншны салбараар бас дэлхийд өрсөлдөнө гэж үзэж байгаа. Ер нь сая улсын байжуулах үйлдвэрийн удирдлагууд бас нэг чиглэл өгсөн ойрын хугацаанд ер нь бүгдээр нь хятад улсын одоо тэр энэ калцатын агуулгатай жоншны үйлдвэрүүдээр очиж туршлага судлаад ер нь технологи одоо нааш Монгол улсад нэвтрүүлэх өрсөлдөх чадвартай болох ёстой гэж бодож байгаа. Төрийн мэдээлэл 100% шилжсэн Монгол Рос Цэвэдмэд компани өнгөрсөн онд 18 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Гэвч үүний 76% нь төмөр олборлох үйл ажиллагаагаар төвлөрсөн орлого юм байна. Тиймээс цаашид хайлуур жонш олборлон баяжуулах үйл ажиллагаанд анхаарах цаг ирсэн гэдгийг Монгол Рос Цэвэдмэд компани захирал салбарын сайдад онцолж байлаа. Үүнээс гадна тус компанид тулгамдсан бас нэгэн асуудал бол ачаа тээвэрлэлт гинэ. Уг нь бол өнгөрсөн онд 70 мянган тонн бүтээгдэхүүн тээвэрлэн гаргаж чадсан бол 20-30 тэрбум төгрөгийн ашигтай арилгах хэмжээний олборлолт хийж баяжуулан бэлтгэсэн байжээ. Гэвч ачаа тээвэрлэх вагоны хүрэлцээ муугаас бэлтгэсэн бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй байна. Тэгэхээр эскалаатанд байгаа бүтээгдэхүүний чинь одоо борлуулаагүй байхдаа бид ямар борлуулсан гэж ямар санхүүгийн тайлан бүрдүүлэх биш. Тэгэхээр энэ бол бас нэг амжилтыг тодорхой хэмжээгээр хоош нь татж байгаа. Тэгэхээр дангаанс Монгол Рос Цэвэдмэд компани гэлгүй уул уурхай олборлолт үйлдвэрлэл явуулж байгаа бүхэл компаниудад ачаа тээвэрлэлтийн асуудал хурцдаж байна. Тэгэхээр гол ачаа тээвэрлэлтийг явуулах хэрэгсэл бол вагон байдаг. Гэвч Улаанбаатар төмөр замын өнөөдөр ачаа тээвэрлэх вагоны хэмжээ хүчин чадал хүрэхгүй байгааг салбарын сайд хэлж байна. Газ хөрлөм нь бол бас манай салбартай холбоотой байна. Тээврийн хэрэгсэл хангамж муутай байж байна. Төмөр замын хангамж муутай байгаа. Тэгээд энэ засгийн газраа дамжуулаад бидэнд бас одоо санал хүсэлтүүд тавьсан. Би энэ санал хүсэлтийн дагуу бид ямар ч төс өнөөдөр өөрсдийнхөө бололцооныхоо хүрээ одоо тавьсан саналын 80% нь орж одоо хангах гэсэн нэг ийм хүсэлтийг юу бололцоо байна гэдгийг бид нар бол хэлээд байгаа. Тэгээд энэний хүрээнд бол ажиллаж байгаа. Улаанбаатар төмөр зам Оросын холбооны улсаас тус бүрэн 620 мянган рублийн үнэтэй 1000 вагон оруулж ирсэн асуудал нийлээд яригдаж төмөр замын дарга жигжидний маг авилгалтай тэмцэх газар шалгаж байсан. Үүний гол шалтгаан нь ашиглалтын хугацаа дууссан вагон оруулж ирж байгаатай холбоотой салбарынхан хэлж байсан юм а. Гэвч Монголын төмөр замаар тээвэрлэх ачаа жилээс жилд нэмэгдэж Улаанбаатар төмөр зам ачааллаа дийлэхгүй хэмжээнд ажиллаж байгаа тул үүнээс өөр аргагүйг салбарын сайд хэллээ. Ер нь уул уурхайч өөрөө логистик буюу тээвэрлэх үйж явах хэрэгтэй шүү дээ. Бид бол аль нэг нь хайчих гад ингээд алдагдчих гад. Эсвэл одоо тээврийн яриад уул уурхай, эсвэл уул уурхайгаа яриад тээврийн хайчих гад, төмөр замаа хайчих гад, авцамынхаа асуудлуудыг хайчих гад, тээврийн хэрэгслийнхээ одоо хангамж талаас нь хайчих гад шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нарт хамгийн сүүл нэг 1000 вагоны асуудал орж иж байгаа. Бас л хил үг дагуулад орж иж байгаа, хуучин вагон оруулж иж байгаа. Энэ маань үндсэндээ энэ улсын хэмжээний хэрэгцээг хангахын тулд бид нар ингэж оруулж ирж байгаа шүү дээ. 1000 вагон орж ирээд одоо үндсэндээ бол сүүлийн 500 орж ирээд явж байна. Монгол Рос Цэвэдмэд нэгдлийн бор өндрийн уулын баяжуулах үйлдвэрлэл гэхэд өдөрт багтаа 20 вагоноор ачаа зөөх хэрэгтэй байгаа бол Улаанбаатар төмөр замын одоо байгаа хүчин чадлаар зарим өдөр 2 вагоноор ачаа зөөх үеч байдаг юм байна. Гэтэл улсын төсвийн гол орлого уул уурхаагаас төвлөрж байгаа. Тиймээс энэ мэдчлэн зам тээвэр, цахилгаан эрчим хүчгээд дэд бүтцийн асуудлуудыг цогцоор нь шийддэг байх хэрэгтэйг албаныхан хэлж байлаа.